За сайн байцгаана уу хүмүүс үү? За сайн. За бүгд өнөөдрийнхээ хичээлд оролцъё. За хүүхдүүдээ одоо энд илгэцэнд байгаа бичлэгийг сайтар ажиглаад за юуны талаар юу гарч байна, ямар хэлбэр төрстэй эд зүйлс байна гэдгийг эргцүүлээд хараарай за. Ажиглаар өгч. Шууд ингэж тавьж. За юу ажиглав хүүхдүүдийн бичлэгээс? За эдгээр зүйлс мань хаана байдаг лээ? За. За тэгвэл бүх газар сайн байна тийм ээ. За тэгвэл эдгээр зүйлс бодтой зүйл мөн үү? За мөн бол яагаад биш бол яагаад? За. Сайн. За өөр бичлэг дээр арай жоохон жижиг харагдаж байна. За сайн байна. Бичлэгнээс тийм ажигласан уу? За өөр ажигласан зүйл за хэлээрэй. Маш том арай юу энэ бичлэгээр гарсан нь болохоор маш жижиг юм байна. За сайн байна. Өөр санал харсан зүйлээ хуваалцах хүүхэд байна уу? За байна. Ширээ алганаас сайн хариуллаа. За тэгвэл эдгээр зүйлийг эсгэж багасгахын тулд математик ямар үйлдэл хийн гэж бодож байна? За сайн байна. За тэгвэл саяны бичлэгт байгаа онгоцыг бид нэр ангидаа оруулж иж авчиж болох уу? За тэгвэл энэхүү хотгоныг 10 дахин багасгахын тулд мөн онгоц болон машиныг мөн 10 дахин багасгах ёстой юу? За сайн байна. За өөрөөсөө саналыг хэллээ тийм ээ. За тэгвэл хэдүүлээ цаашаа үргэлжлүүлээд хичээлээ оръё. За хүүхэд болго ингээд баг болтлоо хуваарлагдсан тийм ээ. За энэ хэдэн баг болсон? 5. За 5 баг бүрт блок болон барилга байгууламжийн хэлбэрээр тарааж өгсөн тийм ээ. За тэгвэл түүнийг ажиглаад хэдүүлээ багаараа хамтарч ажиллая. За багшаагаа тарааж өгсөн блокийг бүгдээрээ тоолоод хэдэн давхар барилга төсөөлөд блокоор дүрсэлсэн байна вэ гэдгийг эхлээд багшин байгууламжаар хийсэн байгаа тийм ээ. За хүүхдүүдээ эхлээд босгоно. Барилга ямар байх вэ? Хэвтэй байх юм уу, босоо байх уу? За бид бүхэн сая бичлэгт үзсэн байгууллага байгууламж одоо яаж байна? Юугаар дүрсэлж байна? За сайн байна. Одоо хамтраад ажиллая шүү. Хүн болгоо оролцсон. За энд голдоо тавиад хичнээн давхар барилга байна вэ? За ийш нь тавиарай. За 8 давхар гин. За. Өөр ширээнээс хэлэх юм байна. За сайн байна санал үс. За энд 18 давхар гэж байна. Танах хэдэн давхар вэ? 12 давхар. Энд
За сайн бодит хэмжээ байна. За 70. За амьдрал дээр тэгвэл энэ барилгууд ийм давхар барилгууд байх уу? 12, 8, 9 гэд. За сайн. Тэгвэл яагаад одоо ийм барилгууд та хэдийн ширээн дээр багтаад байгаа юм бол? Ой. За тэгвэл бодит амьдрал дээр хэмжээг бид нар мэдэх үү? За тэгвэл хүүхдүүд одоо багшийнхаа өгсөн барилгуудыг өөрсдөө хэмжээгээр багасгаарай. За багасгаад барилга байгууламж дүрслээрэй. За хүүхдүүдээ нэг зүйлийг ажиглаад за барилгаа тоосон штэ. Одоо хэдүүлээ багасгаж байгаа. За энэхүү алхмыг ажиглаарай. За яа нэг нь уншаарай. Энэ. За дөрөвдүгээр алхам. За энэхүү алхмын дагуу баг багаараа хийгээд за танилцуулахад бэлдээ хүүхдүүд. За одоо өгсөн блокоо багасгаад хэд дахин багасгаснаа? Хэд дахин багасгаснаа бусдаа танилцуулахын тулд бэлдээрээ хүүхдүүдээ. За ширээ болгоноос бүх хүүхэд үүрэгтээ оролцсон шүү. За хэд дахин багасгсан болон хэд дахин багасгаснаа яах нь математик үйлдэлээрээ бас бусдаа харуулах нь шүү дээ. За багш нэг минут өглөө шүү та нарт. За минутын хугацаанд хийгээрэй. За бусдаа танилцуулахад бэлдээд самбарт бусдаа танилцуулахад бэлдэнэ. Цаасан дээр бич танилцуулна шүү дээ. За математик үйлдэлээ хийгээд бусдаа танилцуулахад бэлдээрээ. Хүүхэд бүр дэвтэртэй тэмдэглээрэй. Хийсэн үйлүүдээ дэвтэртэй тэмдэглээрэй. За үйлдэлийг гүйцэтгэхдээ алхмын дагуу алхмаа сайтар ажиглаарай хүүхдүүд. За тэр блок энд тавьцуулаад тавиар өмнө. Хэд дахин багасгасан. За сайн байна. За одоо тэр үйлдэлээ дэвтэртэй тэмдэглээрэй. За. За наран баяр дэвтэртэй тэмдэглээрэй. За сайн байна. Маш сайн байна. За барилга байгууламж хэвтэй байх уу, босоо байх уу гэдгийг ажиглаад мэдж байгаа хүүхдүүд тийм ээ. Хэвтэй зарим ширээний найзууд нь хэвтэй болгоод тавьсан байх юм. Барилга байгууламж босоо байх юм уу, хэвтэй байх уу гэдгийг сайтар бодоорой, эргцүүлээрэй.
За минут хугацаа өгсөн. За багш нь 3 минут ажиглая. За 3 минутын хугацаанд гүйцэтгээрэй. За болгосон байгууламжаа ширээнийхээ гол байрлуулж. За одоо багийн гишүүд хийсэн бүтээлээ тайлбарлая. 8 давхар барилга багш бидний тарааж өгсөн. Бидний хамгийн бага хэмжээ бол 8 дахин багсаас нэг давхар барилга гарсан. Тэгээд энэ интернет бэлтгээд энэ таасалж оруулсан. За хэд дахин багссан бэ? 8 дахин. За сайн байна. За баяр үргэе. 5 дугаар багийн гишүүд сайн байна. За дараагийнх нь. За дараагийн баг 10 давхар барилга. 1 метр 5 дахин багсаад 2 давхар болгосон. За сайн байна. Хэд дахин багссан бэ? 5. За 5 дахин багсахад хэдэн давхар барилга болсон бэ? 2 давхар. За сайн байна. Харьцуулах. За дараагийнх. За 2 дахин багссан уу? 2-оор багссан уу? 2 дахин багсахаар ямар үйлдэл хийсэн бэлээ? За хуваах үйлдэл хийлээ. За тэгвэл 6 давхар барилга 3 дахин багсахад хэдэн болох вэ? Хэдэн давхар барилга болох вэ? За 6-г 2 дахин багсахаар уу? За анх хэдэн давхар болох байсан бэлээ? За сууч. Дараагийн баг. Анх баг тэгээд анх энэ 9 давхар байсан. Тэгээд манай баг 6 дахин багссан. 6 дахин багсаад үлдсэн 3 дахин багссан. 3 дахин 3 давхар. За анх 9 давхар байсан юм тийм ээ. За тэгвэл 3 дахин багсахад хэдэн давхар болсон? 6. За тэгээ 3 дахин багссан байж тээ тийм ээ. 6 дахин биш. За сайн байна баяр үргэ. За өгч. За тайлбарлая. 12 давхар ягаад 12 давхар юу байсан? барилга тарааж өгсөн. Тэгээд бид нар болохоор тэрийг 4 дахин багсаад 3 давхар болсон. За сайн байна. За сайн байна. За дахин багсахын тулд ямар үйлдэл хийсэн бэ? За сайн байна. За сууч. За дараа одоо хүүхдүүдээ багийнхаа хамтарч ийсэн бүтээл дээр ярилцъя. За 1-р баг. За гараа өргөөрэй. За 1-р баг. За 1-р баг анх хэдэн давхар барилгатайсэн бэ? 9 давхар. Энэ. За 9 давхар барилгатай байсан гэж юм. За 9 давхар барилга хэд дахин багссан? 3 дахин. За тэгээ хэдэн давхар үлдсэн бэ? За тэгтэл тайлбарлагч маань яасан бэлээ? 9 давхар барилгыг хэд дахин багсгасан гэсэн. За тэгэхээр зөв үү? За хэд дахин багсгасан бэ нөхдүүдээ? 3 дахин багсгаад 3 давхар барилга. За тэгж тайлбарлах нь найзтай. За туслалаа тийм ээ. За одоо дараагийнх нь 2 дугаар баг. За 2 дугаараа хэдэн давхар анх байсан? За дараа нь хэд болсон? За хариулаарай найзуудаа.
Анх хэд байсан? Дараа нь хэдэн давхар болгосон? За, энэ хооронд хэд дахин багасгасан бэ анхныхаа барилгыг? За, 5 дахин багасгаад хэдэн давхар болсон? За, 3 дугаарыг. За, анх хэдэн давхар байсан бэ? За, хэд дахин багасгасан? За, хэдэн давхар болгосон? За, сайн байна. За, эдний баг сайн тайлбарласан. 4 дугаарыг. За. За, 4 дугаар багийн сайн ажиглаарай. Энд ямар алдаа байна, тийм ээ? За, бусдад туслаа тайлбарлаж өгье. Анх хэдэн давхар байсан бэ? За, тэрийг хэд дахин багасгаад хэдэн давхар болгосон бэ? 2 дахин багасгаад. За, энд юу н ямар буруу зүйл байгаад байна хүүхдүүдээ? Алдаатай зүйл байна уу? 2-оор багасна 2 дахин. За, яах вүлээ тэгэхээр? 6-аар Чанга. 2-оор багасна. За, 2-оор багасгасан гэж тайлбарлавал яах вэ? Өө, найзынхаа алдаг засч өгч болох нь шүү дээ. За, сайн байна. Тэгэхээр 2 дахин багасгах юм бол тэгвэл хэдэн давхар болох вэ? Оо, сайн байна. За, сайн байна. Бусдаа сайн тайлбарлаж өгсөн. Гантимата баярлалаа. За, ингээд 5 багийн хэдэн бүтээл вэ? За, 5 бүтээл вэ. За, баярлалаа хүүхдүүд. Ингээд өөрсдийнхөө барилга байгууламж байсан. Ингээд 5 дугаар баг. За, одоо хүүхдүүдээ энэ зургийг ажиглаарай. Энэ ямар зүйлүүд байна вэ? Юмс байна ээ. За, энд ямар алдаа байна хүүхдүүдээ? Юу вэ? За. За, энэ. За, тэгвэл эдгээр энэ зурагт байгаа энэ алдаануудыг хэдүүлээ бодит хэмжээ гэж юм байдаг тийм ээ? Та нар бодит хэмжээ мэдэх юмсан? За, бодит хэмжээ гэдэг нь ямар хэмжээ ах вэ? За. За, амьдралаар байдаг бодит хэмжээ. За, тэгвэл бид нар бодит зүйлийг шууд цаасан дээр буулгаж болох уу? Тийм учраас яаж буулгах ёстой вэ? За, тэгвэл энэ зургийг буруу зурсан найздаа туслахын тулд хамтдаа багаараа хамтарч ажиллаад за туслацгаая. За, тэгвэл энэ юу байна? Энэ гурыг яах вэ? Хийх бах тийм ээ? Гэж бодож байна. За, тэгвэл нохойг цэцэгтэй харьцуулж үзье. За, тэгвэл эдгээр зүйлийг хэдүүлээ зөв болгохын тулд биднэрт юу хэрэгтэй вэ? За. Тэгэхээр биднэрт юу байх ёстой? Оо, сайн байна. Бодит хэмжээг мэдэх хэрэгтэй. Дараа нь за, ингэснээр бид нар ямар зураглалыг дэвтэртээ гаргаж чадах вэ? За, сайн байна. Басгаж зурсан хэмжээ ямар зураг авах вэ? Басгасан зураг нь уу? Оо, маш сайн. Зөв зураг байна шүү дээ. За, тэгвэл багаар хамтарч ажиллаа хэдүүл. Уг бодит хэмжээг өөрсдөө гаргах байхгүй. Одоо бодит хэмжээтэй юу яах вэ? За, зургатаа хүүхдүүд нэг хэмжээнээс эхлээд зурна гэдгээ сайн тийм ээ? Хөлөвлөөрэй. Нэг шугамнаас. За, 1-р багийнхан сайн байна. Зураад эхэлсэн байна. 3-р баг сайн байна. За, 4-р багийнхан зураад эхэлсэн байна.
За багш нь зурах хугацаа 3 минут өгье. За. 3 дугаар ширээ сайн байна. Хоорондоо ярилцаад маш сайн хийж байна.
болохоор бодит амьдралаас өөрөөсөө хэлээд тэгээд 5 сүүлээр болсон байгаа юм уу? Хоолороо 20 сүүлээр даа тэгээд 2 сүүлээр даа. За сайн. За энэ ер нь авдаг байгаа тийм. За одоо эндээс багсан нэмээ. За ингээд 5 баг юм. 5 тайлбар зах гişүүд гарч ирээ да. За хэдүүлээ хамтдаа ярилцъя боо нэмээ. За тэгвэл за багш эндээс харъя. Дайсан бодит амьдрал дээр 14 см, зураг дээр 12 см, багсаж 12 см болсон юм нэ. Энд ямар алтай байна вэ? Багш бодит нь 10 см байна. 10 см. За бодит дээр байсан хин яах вэ? 4 метр. Метрын хэмжиг тийм үү? Оо тийм биш. Сайн байна. Тэгэхгүй боо юу сантиметр илэрхийлэхээр яаж юм? 12 см гэхээр яах нь? Энэ найз маань багна юу дээр авчихсан байна? Оо юу гэдэг юм хэлээс сантиметр метр гэж хэлсэн бод энэ маань зөв байна. За тэр өдөр байна. За нүд нэгдүгээр ширээнээс багснаас мод 6 метр бодит хэмжээ. Зураг дээр 10 см хэдийгээр багссан бэ гэсэн 100 гэдэг. Энэ ямар автай байна хөлтөө? 6 метрийг 100 дахин багсвал 6 см. Оо тэрийг юу гэсэн бэ? 100 гэж хэлсэн мэт андуураад тийм ээ. Тэгэхээр 6 см гэж. За нүд хоёрдугаар ширээнээс цэцэг бодит дээр 1 см, зураг дээр 5 см, тэгвэл хэмжээг 1 см зурдаг нэ. Энэ ямар алтай байна гэж? Хөлтөө дөрөвдүгээр ширээнийхээ энд ямар алтай байна? Бодит дээр цэцэг 1 см гинэ. За ингээд тайлбарлаарай. Тэр бүгднгээс нь асууж штэ би. 1 см биш. Нэг дөнгөж хийж байгаа дараа 4 см байна. Тэгээд 10-аас 30 см хол. Аа сайн. Ямар хэмжээтэй зураг байна? За юу яг юун зөв харагдчих. Бодит хүүхдэд энэ зөв байшин байна уу? Учраас яасан бэ? Оо сайн байна. За мод байшин хоёр болохоор сайн байна. За тэгвэл энэ юуны зураг вэ? Энэ яасан бэ? Бодит амьдрал дээр яах вэ? Нохой цэцэгнээс ямар яах вэ? За хүүхэд цэцэгнээс за сайн байна. За энэ зөв зураг тийм үү? За. За хүүхдүүд энэ юу гэж уншаарай. За 3 найз явсан байна. 300 м цагт өөрөөхөөрөө зурсан байна. За одоо хүүхэд болгоны ширээн ичил цаас байгаа тийм ээ. Цаас байгаа. Ирэн дээрээ хүүхдүүдээ дүрслээрээ. За хэрхэн яаж дүрслэнэ? За энэ найз нэр үгүй. За болгоор батаа цэцгээ болгоор. За хэдэн сантиметр зурсан байна гэдэг би ойлгомжтой юм чи дүрслээд харуулъя. За багш 1 минут хугацаа өгсөн. За тийм. За хамтраа зураараа өгчүүдээ. За багш 1 минутын хугацаанд за хэрхэн дүрслэнэ гал тайлбарлая. За цагаан бичгийн цаас нэрээ. За 300 м дээр 10 см багтаас гэж. За 300 м дээр 5 см багтаас. За маш хурдан 1 минутын хугацаа өгсөн өглөө. За минут яа хэлсэн шүү. За зурж гэнэ үү? За энэ хондоо ярьцсан зураг. За хурдгаар авах.
метрийг багтаахтаа 1 см 30 метрийг багтааж зурсан. Харин цэцгээгийн болохоор 5 см 300 метрийг багтааж зурсандаа 60 дахин багасгаж зурсан. Бол харин 3 см 300 метрийг багтааж зурсандаа 100 дахин багасгаж. За сайн. За баяр үргэнээс. Найсаа автаа тань усаа гэж. За одоо. За энэ усаа. 300 метр зайг 10 хэсэгт багтаахтаа 30 дахин багасгаж зурсан. Харин цэцэг 300 метр зайг 5 см багтаахтаа 60 дахин багасгасан. Харин бол болохоор 300 метр зайг 3 см багтаахтаа 100 дахин багасгасан. Тэгээд нэг хэсэг бол тэр болохоор нэг хэсэг 30 метр багтаасан. Тэгээд цэцэг болохоор нэг хэсэг 60 метр багтаасан. Бол болохоор нэг хэсэг 100 метр. За баяр үргэнээс сайн байна. За хүүхдүүдээ хамтдаа ярилцлаа тийм ээ. За энэгүй таслыг ярилцлаа. За тэгвэл энд ямар алдаа байсан зарим багийнхан? За бүгдээрээ сайн гүйцэтгсэн сайн байна. За тэгвэл одоо хамтдаа энэ асуултыг ярилцъя. Хөө 300 метр зайг 10 см багтааж зурсан. Хэд дахин багасгасан? За тэгвэл охин 300 см зайг 5 см багтаахад хэд дахин багасгасан? Сайн байна. Хойч ширээний найз чинь 300 метр зайг хэдэн см багтаасан бэ? 100 см. Хэдэн см багтаасан? Сайн байна. За тэгвэл өнөөдрийн хичээлийг дүгнээд хамтдаа ярилцъя. За тэгвэл өнөөдөр хүүхдүүдээ юу үзсэн бэ? За ярилцаа хэлцээ. Энийг яаж ажилласан бэ те? Багаараа дараа нь бид багш нь ямар зураг өгсөн бэлээ? Үүнийгээ бид хэмжээндээ ажиллаж чадлаа. За ингэж бид нар өнөөдрийн хичээлийг сэдэв маань юу байсан гэж бодож байна хүүхдүүдээ? Хэмжээ дахин багасгах гэсэн юм шүү. Бид нар үүнийгээ одоо багтах чадсан уу? Чадсан. За сайн байна. За тэгвэл бид нар хичээл байгаа зорилгоо биелүүлж чадсан уншия. За энэ зорилгодоо хүрч чадсан уу? Чадсан. За сайн байна. За ингээд өнөөдрийн хичээл маань сэдэв маань юу байсан бэ? За үүний дагуу бид нар хичээлийг хийж дуусгалаа тийм үү? За гэрийнхаа дагуу миний хүүхдүүд за энэхүү дасгал ажлыг багш нь өгсөн байгаа хүүхдүүд тийм ээ? За үүнийгээ хийгээд хэмбэгдээд ирээ шүү заа юу? За дараа нь энэ урд өргөн тавбайг олох бас юм хөвгөл байгаа. Тэрийгээ бас хийж ирээрэй заа юу? За ингээд хичээлд идэхдээ олсон танагтаа баярлалаа. За баярлалаа.